Дэлхийн хамгийн олон хүн амтай 2 дахь орон энэтхэг улсад 2 өдрийн турш цахилгаан сүлжээнд саатлж ирж амьдрал зогсоод байсан. Тэгвэл энэтхэгчүүд өчигдөр өглөөнөөс эхлэн шаргуу ажилласны үр дүнд цахилгааны асуудлаа шийдвэрлэж чаджээ. Тус улсын хайд зүгээр цахилгаан шугам сүлжээний улмаас нийт хүн амын тал буюу 600 сая орчим хүн тоггүй байсан. Энэ улсад Пенджаб, Уттар Прадеш, Химачал Прадеш, Раджастан, Харьяна, Жамму ба Кашмир мужууд болон нийслэл Дели хот нэрвэгдсэн тухай Euronews мэдээлсэн. Сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэн цахилгаан хэрэглээний ачааллыг нь сүлжээ даалгүй шатсан байна. Одоо тус оронд агаар 30 хэм хүртэл халж шөнөдөө тэр нь 27 градус орчмоос буухгүй байгаа юм байна. Цахилгаан хэрэглэгчид сүлжээнээс салган гэж байхгүй байдалтай орсон байна. Эрчим хүчний сайд Сушил Кумар Шинд болсон хэрэг явдлыг унарт гэж нэрлээд харин Ослын албадын шуурхай ажиллагаанд сэтгэл дүүрэн байгаагаа хэлжээ. Цахилгаан эрчим хүчний сааталтай мужууд хуваарлагдсанаас илүү цахилгаан хэрэглэж байгаа нь буруутай гэж сайд шүүмжилсэн. Өнөөгийн байдлаар цахилгаан эрчим хүчээ энэтхэгийн олон хүмүүст тансаг хэрэглээ болсоор байна. Өнгөрсөн жилийн асуулгаараа тус орны гэр бүлүүдийн 3/1 нь гэртээ ганц ч чийдэ асааж чадахгүй байгаа юм байна.